Сайн байцгаана уу? Манай баг Монгол Улсын эрүүл мэндийн боловсон хүчин бэлтгэх тогтолцооны хөгжлийн тухай ярих болно. Агуулгын хувьд эхлээд Монгол анагаах ухааны хөгжил, дараа нь Монгол Улсын их сургуулийн хүн эмнэлгийн факультетийн эхлэл, дараа нь сургалтын төлөвлөгөөнд тусгагдсан хичээлийн нийт цаг, өөрчлөлтийн тухай ярих болно. Монголчууд 5,000 орчим жилийн өмнөөс анагаах ухааныг ашиглаж суралцаж ирсэн гэж судлаачид үздэг бол энэ үеийг энд үзүүлснээр 6 хувааж үзэж болох юм а. Нэгт эмнэн анагаах урлагт суралцаж уламжлалт мэдлэг хоригдлуулсан эхэн үе, хоёрт уламжлалт анагаах ухаан гүнзгийрч хөгжсөн үе, гуравт анагаах ухааны дацан шавь сургалт эрчимтэй хөгжсөн үе, дөрөвт уламжлалт анагаах ухааны үндсэн дээр өрний анагаах ухаан нэвтэрч эхэлсэн үе, тавт их сургуулиудаар дамжин үндэсний эмч мэргэжилтнүүдийг бэлтгэж эхэлсэн үе, мөн тэгээд 6-т эмч бэлтгэх сургалт олон улсын стандарт руу шилжсэн орчин үеийн үе бахнэ. Ингээд харахад ардын хувьсгалаас өмнө хүн амд эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлдэг төрийн зохицуулалттай нэгдсэн тогтолцоо байгаагүй юм а. Харин 1920-од онд Монгол улсад зөвлөлт холбоот улсаас эмч мэргэжилтэн урьж ажиллуулж, монголчуудаас залуу хүмүүсийг шалгаруулан зөвлөлт холбоот улсад суралцуулан эмч мэргэжилтэн бэлтгэлж эхэлсэн байдаг юм а. Эдгээр хүмүүс нь харин төгсөж ирээд эх орондоо хүний их эмчээр ажиллаж, эмч зөвлөгч мэргэжилтэн бэлтгэх ажлуудад оролцож эхэлсэн байдаг. Ингээд Монгол улсад өрнийн буюу Европын анагаах ухаан дэлгэрч эхэлжээ. 1929 онд улсын төв эмнэлгийн дэргэд зөвлөгчийн 2 жилийн курс нээсэн нь Монгол улсад байгуулагдсан анагаах ухааны боловсрол олгох анхны сургалт байв. Одоо ингээд МУИС-ийн хүн зүйлийн факультетийн үеийн тухай ярих болно. За тэгээд дараагаар нь сайд нарын зөвлөл их сургууль байгуулах тухай тогтоол гаргаж 1942 онд Монгол Улсын их сургууль нь мал эмнэлэг, зоотехник, хүн эмнэлэг, багш нарын факультет гэсэн 3 салбартаагаар нэгджээ. Монгол Улсын их сургуулийн хүн эмнэлгийн факультет нь 34 оюутантайгаар сургалтын үйл ажиллагаагаа эхлүүлж байсан ба багшлах үндэсний боловсон хүчин байгаагүй болохоор сургалтыг Оросын анагаах ухааны дээд сургуулиудаас ирсэн багш нар удирдаж байсан учраас сургалт орос хэлээр явагдаж, оюутнууд нь орос сурах бичиг ашиглаж байсан. Энэ хүснэгтээс харвал сургалтын анхны төлөвлөгөөг бүх факультетэд зориулан ерөнхийлөн гаргаад цааш өргөжүүлэн өөрчилж байсан байна. Анх сургалтын төлөвлөгөөнд 1-р курсын хичээлүүдийг 9 төрлөөр нийт 1483 цагаар үзэхээр тусгасан ч дээд курсын хичээл болон хичээлүүдийн хэлбэр тодорхойгүй байсан. Сургалтын төлөвлөгөөний өөрчлөлт нэг хүний шийдвэрээр зохицуулагдаж байсан ба тухайн үеийн улс төр нийгмийн нөхцөл байдлаас шалтгаалаад хичээлүүдийг хойшлуулах, нөхөж үзэх зохицуулалт хийгддэг байсан байна. Одоо ингээд сургалтын төлөвлөгөөнд тусгагдсан хичээлийн нийт цаг, өөрчлөлтийн тухай ярих болно. Энд 1949-с 2016 оны хоорондох сургалтын төлөвлөгөөнд тусгагдсан лекц, дадлага, семинар, лабораторийн хичээлүүд болон бие даалтын нийт цаг, цагийн харьцаанд хэрхэн өөрчлөлт гарсныг үзүүлжээ. Дээрх зургийн үр дүнгээс харахад лекцийн цаг аажмаар буурч, дадлага хичээлийн цаг хэвээр хадгалагдах хандлагатай. Харин 1990-ад оноос хойш бие даалт, семинарын хичээлийн цаг болон нийт цагийн агуулга нэмэгдсэн дүр зураг ажиглагдаж байна. 1947 оноос 2016 хүртэл нийт 18 удаа хөтөлбөр шинжилэл өөрчлөлт хийгдсэн бөгөөд дунджаар 399 жил тутам өөрчлөгдөж байжээ. 1990 оноос өмнөх сургалтын төлөвлөгөө хөтөлбөр ойр орхин янзлагдаж байсан нь жижиг засварын чанартай өөрчлөлтүүд байсан байна. 1992 оны төлөвлөгөөнд тухайн үеийн эрүүл мэндийн хэрэгцээнд нийцсэн уян хатан байдалтай байсан болол 1996 онд батлагдсан төлөвлөгөөний онцлог нь багц цагаар сургалтын агуулгыг илэрхийлсэн явдал юм. 1998 оны төлөвлөгөө нь хүний их эмчийн 252 багц цагийн мэдлэгийг бэлтгэхээр тусгасан нь дээд боловсролын тухай хуулийн шаардлагыг бүрэн хангасан юм а. 2008 болон 2016 оны сургалтын төлөвлөгөөнд кистологи 2, эрүүл физиологи 2, дархлаа судлал 2, эмгэг судлал 2, дүрс онцлогоо 2 зэрэг хичээлүүд тус бүр 96 цагаар нэмэгдсэн бол анатоми 2, эмгэг физиологи 2 тус бүр 144 цагаар нэмэгдэж байсан байна. За ингээд дүгнэж хэлэхэд Монголын анагаах ухаан эртний уламжлалаас эхлэн үе шаттайгаар хөгжиж өнгөрсөн 100 жилийн хугацаанд бэрхшээлийг даван туулж үндэсний хэмжээнд орчин үеийн хүртээмжтэй эрүүл мэндийн тогтолцоог бүрдүүлж чадсан байна. Ингээд анхаарал хандуулсанд баярлалаа. Баяртай.